Эрт үрдийн цагт эд шидийн ертөнцид сүм далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байх. Заходлавлаа. Хэзээ ч юм байгаа нэг эвгүй гэнг баачгийн хамаг амтныг алж хэдэл хотол олноороо түнээс калтер байсан юм шиг байна ли. Айцгүүц. Тэгсэн манай гол дүүрийн Баатар долоон голтой хайрын аав ээж хоёр нь нөгөө хэцүү нэртэг чи ямар том болцсон юм. Айхгүй бол хүрээдэр үзэхгүй байна мэн гэтэр гэсэн чи алаажтэй. Манай Harry Potter-ийн ээж нь дажгүй шидтэн байсан болохоор хүүгээ үхээс хамгаалдаг шившлэг хийгээд өгцөн. Тэгсэн яах вэ? Нөгөө мөх хэцүү нэрт чинь аав ээж нь алж хаад Harry-г алах гэсэн чинь өөдөө хайсан ч болов өөрийн толгой дээр гэдэг шиг шившлэг нь үйлчлээд өөрөө өгчтiin байгаад зү. Үхэгч гэжтэй махан биеийн үхэн сүнс нь хог дээр гарцсан. Им тэрүүгээр доршуулчлаа дахин хүчрэхэг болохоор сүү хайгаал явдгийн чаавас. Энэ хооронд Harry 11 жил нах зэгчэндээ шовдөрлөгдөж амьдрал үдсний эцэст Hogwarts гэж шидний сургуулиас өдөр шөнөгүй урилга ирээд нөгөө мөн нах цайхнаа захиаг нь өгдөггүй булааж авчаад бөө юм болно. Тэгэл ажисэн чинь сахал өсөндөө баригдсан Bacton Biker орж ирснэ. Harry, миний хөөжиж шидтэн байхгүй юу? Одоо хоёулаа Hogwarts руу явъё гэж шидний ертөнц рүү орсон чинь хүмүүс гар үсгэж аав энэ гэж шууд олны тайл гэдгийг мэдж байгаа юм чинь. Банк орсон чи өөрийнх нь нэр дээр офшор данстай байдیں۔ Тэгэл харсан чи ирүүн мулт 520 Hagrid бас хувийн ажил амжуулаад бас нэг юм кармалаастай. Намтул захаар хэсээд саваа ном аваад 9 сарын 1-нд бэлдэж байгаа юм шиг. Тэгэл вогоон цуугаад сургуультаа явж байхдаа зүү орох зайгүй найзууд болох жоохон бүтлгүй. Гэхдээ гайгүй сэтгэлтэй Ron, Cedric Harmony эдэртэй танилцсан. Яасан байх нь? Яаж яхад өнөх гурав чи нэг тэнхимд хамт орж тараад ёстой тарааж өгнө үү? Тэр гурав санаандгүй салгалж явж хагаад гурван толгойтой аврагны хоогоор хамгаалуулсан. Нэг ноото өрөө байна гэд мэдчихдгийг. Тэгэл энэ айр том нохой сургууль дотор ямар ацаа хийж байгаа юм бэ гэл шиншилж явж хагаад Ах банк ороход Hagrid-ийн кармалаад исэн юм чинь ам оруулдаг шидтэй философийн чулуул байсан юм биш үү? Тэр нэг юм аа л хамгаалж өгчих гээд ноото өрөөнд хадгалж мадгалаад сүр бадруулаад байсан биш үү гэл манай гавал Harmony нөгөө хоёртой хэлдэг. Тэгсэн чинь нөгөө хоёр нь өө тийм байж тээ яг. Гэхдээ ямар дуракны энэ чулууг авах гээд байгаа юм болоо? Гэл бодож ирсэн нь. Түй чорт Snape биш. Цаа чи яасан? Гүй чи тэмцэнээр хайрыг алах гал гэсэн шүү дээ. Дараа нь тэр яасан? Трол гарч ирэхэд яалаа да. Нэг сэжигтэй хүл мөлн шалбарцсан тэр мэрийг нуугаал байсан. Хайр шинэ жилийн бэлгэнд авсан үл үзэгдэгч нөмөргөө нөмөрцөн намын сангийн 20-т хэсэгт туулажлаад явж исэн чинь хар шүн дөлөөр бас даншуучлал явж исэн шүү дээ. Тэгээл бидний хичээл дээр базаал тод наа чи Snape гэж бодож шууд Hagrid руу Google очтээ. Тэгсэн Hagrid Snape өөрөө тэр өрөөгч шившлэг хийж хамгаалсан шүү дээ. Ер нь манай Snape чинь гаднаа хүрсгэр царайтай болохоос ш дотроо цайлгаа юм тийм байгаа шүү дээ чааваас. Гээл тэгсэн чинь манай гурав ёо Hagrid угаасаа жоохон манрааштай гэж бодцсон. Даангалдор хаана наа гэсэн чинь за жохот хүрээ орохоор явсаа гэдгийг. Шидтэй чулуу хулгайтгад байдаг Дамблдор байхгүй. Одоо яана гэл шууд өөрсдөө чулууг хамгаална гэл зориг шулуулаад оцсон чи алужийн нохон шүлсийг гожуулаад унтчихдаг байхгүй юу? Балраа гэл нөгөө гурав чи багш нарынхаа шившлэгтэй хамгаалтуудыг нэг нэгээр нь даваал Ron өөрийгөө золиослоод бэртчихдээ. Harmony мэн хараал үлдтий. Тэгэл Harry ганцаараа нөгөө ноото өрөө рүү чи яваал орсон ч хорхоод хоргууд дөлтраа багш нь хорон санаатай байсан байгаа юм чи. Дууга хүний доотх нь нойтон гэж ард агзанда хэцүү нэртэй чинь наацсан. Өнөөх амьлуулдаг шидтэй улаан чулуу мулууга хайж магаад бас тэр хүүхэндээ алах гад ачаагүй хайргаа алах гэж хэд үзнэ. Тэгэл яг үдэ Harry мань ээжийнх нь ахуй хайр шингэсэн шидий хүч байгаа юм болохоор хэцүү нэртийн махан биеийг гараараа хэд түлээл аалаас гэ. Тэгэл хичээлийн жилч дуусч 1-р ангич дуусч байгаа юм да. Дараа аль маань 2-р ангийн яриад өгье за.